Улсын хурлын даргын энх болдод улсын хурлын гишүүн Эрдэнэчимэг онцгой албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьлаа. Энэхүү хуулийн төслийг өргөн барих хууль зүйн шаардлага нь Монгол Улсын их хурлаар 2003 онд хэлэлцэн батлагдсан тамхины хяналтын суурь конвенцийн 6 дугаар зүйлд тамхины хэрэглээг бууруулахад чиглэсэн эрүүл мэндийн зорилтуудад хувь нэмэр оруулах зорилгоор тамхины бүтээгдэхүүнүүдэд татврын бодлого шаардлагатай үед үнийн бодлого авч хэрэгжүүлэх гэж заасан байдаг. Тэгэхээр энэ хуулийн төслийг бол 5 гишүүн өргөн барьсан. За үүн дотор бол сангийн сайд болор гишүүн бас хамтран өргөн барьж байгаа гэдгийг хэлмээр байна. За тамхины онцгой албан татварыг нэг дахин нэмэгдүүлснээр жилдээ улсын төсөвт 183 тэрбум төгрөгийн татвар нэмж төвлөрөх бүрэн боломжтой байгаа. За тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх гол шалтгаан юу вэ гэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн нийтээрээ тамхины онцгой албан татвар нь жижиглэнгийн үнийн 70 хүртэл хувьтай тэнцэх нь зүйтэй гэсэн ийм зөвлөмжийг өгдөг. За Монгол улсад бол дэлхий дээр хамгийн хямдхан тамхитай улс орноор тодроод байгаа. Өөрөөр хэлэх юм бол онцгой албан татвар нь жижиглэнгийн үнийн дөнгөж 27%-ийг эзэлж байгаа. За одоогийн байдлаар онцгой албан татвар бол 100 ширхэг янжуурт 3500 төгрөгийн онцгой албан татвар оногдуулж байгааг за энэ хуулиар бол 6900 төгрөг болгож нэмэгдүүлж байгаа. За тамхины татварыг нэг дахин нэмэгдүүлснээр Монгол улсад 3000 хүний амь нас аврагдах жилдээ ийм тооцоо гарч байгаа. Тэгэхээр онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь өөрөө нэгдүгээр хүмүүсийн эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой, хоёрдугаар улсын төсөвт мөнгө хөрөнгөлүүлгээрээ онцгой ач холбогдолтой. За тамхины хяналтын тухай хууль хэрэгжээд 2 жил гарангийн хугацаа өнгөрч байгаа. Энэ бол ер нь маш сайн хэрэгжиж байгаа. Одоо нийтийн эрүүл мэндэд зориулагдсан ийм хууль гэж үздэг. Энийний дараагийн алхам бол тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх тухай асуудал байсан. Тэгэхээр энэ хуулиа бол ингээд өргөн барь явж байгаамаа. Манай улсын хүн амын тамхины хэрэглээнд 2013 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 27%, үүнээс эрэгтэйчүүдийн 49%, эмэгтэйчүүдийн 5% нь тамхи татдаг гэсэн байна. Тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх. Тамхины үнэсгэд өсвөр насны болон залуучуудын тамхины хэрэглээ эрс буурдаг хэмээн хууль санаагчлагч хэллээ.